За энэ төсвийн хэлцүүлэгт дагаж орж иж байгаа хоёр хуулийн нэгийг дэмжиж байгаа, нэгийг дэмжихгүй байгаа байр сууриа би бас 5 сарын 14-ний улсын хурлын чуулган дээр хэлсэн. Ер нь бид нар одоо ингээд өчнөө хэлцүүлэг болж болчоод нэг хууль баталчаад тэгээд 6 сарын дараа ингээд ахаад өөрчлөн гэж орж иж байгаа нь бол үндсэндээ хэн нэгэн улсын хурлын зөв буруугийн тухай асуудал шүү. Улсын хурлыг парламентыг муухай харагдуулж байгаа асуудал шүү. Дээрээс нь бас энд урсгал зардлын огцом нэмэгдэлж одоо явандаа улсын хурл буруутай болох гэдэг нөө яах гэдэг. Тэгэхээр хуулиа өөрчилж яхаар би өгөн саналаа хэлсэндээ төсвийнхээ тодголтой зүг асуудлуудаа нэг мөсө оруулаад ирээ. Тэр цалин хөлснийхөө сан энэ ч одоо ингээд нөөтийн асуудал бусад энэ багш хэмжээний цалин зөвхөн гэд ярихлаар бусад нөгөө соёлын төв бусад одоо салбарынхан бас яриад эхлэн шүү дээ. Тэр үед нь хэдүүлээ яах юм бэ гэдэг асуудал байгаа байхгүй юу? Хоёр дахь асуулт нь эртүүдийн тэр чуулган дээр нөгөө бүтлгүү төрийн бодлоосаа гэдэг буруу ойлгуулсан юм шиг үлээ. Яг үнэндээ эн чинь тухайн үеийн боловсролын яамыг удирдах гэсэн хүний алдаатай бодлого гарсан шүү. Та нар өөрсдөө мэдчихэж байгаа шүү дээ. Тэр нэг хүний алдаа ямар их нэг хүний алдаа гурван талт хэлцэн дээр нэг үсэг оруулахад ямар их буруу төсөв дээр ачаал ирдэг одоо ингээ харж байгаа байхгүй юу дээ. Тэгээ эн чинь бүр парламентыг хүртэл муухай харагдуулж эхэлж байгаа. Хуулиа өөрчилж яснаас тэр хэлцээр мэлцээртэй гарч болдгоо юм. Гурван талт хэлцээртэй. Тэгвэл араа амар ажил биш үү? Боловсролын яам. Гүнээрээ эн чинь одоо бүр толгойн өвчин боллоо шүү дээ. Хоёрдугаар асуудал нь яг энэ төрийн өмчт компани өмч өвчлийнхаа асуудлуудыг яаралтай оруулаад тэндээс усна жоохон орлого олох юм байна шүү дээ. Энэ минийг хизээ оруулж ирэх юм. Энэ хоёр асуултан дээр хариулт авчих. Инквер сайд хариулъя. За төрийн өмчт компани хувьчлалын асуудлыг нэг оруулсан их хурл буцаалсан. Энэ жил намар төсөвтөл бо дахиад оруулж ирнэ. Ер нь төрийн өмчийн менежментийг сайжруулах, үр ашгийг сайжруулах, нэгтгэх, нийлүүлэх, татан буулгах гэдэг олон асуудал байна. Төрийн өмчийн аж ахуйн нэгж тойрсон өр авлагын сүлжээнээс ахуулаад хэд одоо засгаас үн өрж байгаатай холбоотой эрчим хүчний салбарын гинжин үүд дамжсан өр авлага салбарын өөрийн хөгжилд нь сөрөг нөлөөлж байгаа гэдэг олон асуудлууд байгаа. Тэгээд нэг талаас нь хөгөөд ажлууд явж л байна. Энэ намрын үгээр энэ хавтаа бол орж ирэхгүй хэлцэх асуудалд байгаа. Намрын чуулганд энэ орох баха гэж бодож байна. Тэгээд тодгол энэ чи 27 оны төсвийн хүрээний дотор нөлөөллийг яриад байгаа болохоор тодголоор болохоор 26 оны орлого зарлага дээр тохиргоо хийх асуул ярина шүү дээ. Тэгэхээр тэнд ирж болохгүй болчиход байгаа. Тэгэхээр одоо ярих одоо гол цаг хугацаа нь бол энэ хуулиар их хурлын хийх гол цаг нь бол яг энэ л 6 сарын 1-ний дотор хэлцээд шийдэх ёстой.